сануу янж байна. Та бүхэн амглан ялтгая. За би та бүхэнд Луг 23-аас уншиж өгч бодсон юм. Тэр энд болохоор Иесусыг үнэхээр ямар ч гэм зэмгүй байхад нь цовдлж байгаа. Тэгээд цовдлоод, шоодоод, доромжлоод энэ бүхэн зүйл болж байгаа. Тэр үед хоёр хэрэгтний баруун талд нь нэг нөгөө зүүн талд нь нэг гэмт хэрэгтний хажууд нь цовдлоод Иесусыг цовдлж байгаа. Тэгээд Иесус тэр үед юу гэж хэлж байгаа юм гэхээр тэднийг уучлаач л гэж. Учир нь тэд юу хийж байгаа мэдэхгүй байнаагүй. Тэд шодоо түүний хувцсыг хуван авч байгаа. Ард олон зогсцсон. Хэрэв чи эдээжүүдийн хамуун бол өөрийгөө авраач гэдэл түүний дээд талд нь эдээжүүдийн хаан гэсэн бичсэн пайз өлөгдөөд тиймэрхүү байдалтай байж байгаа. Гэтэл дээр байгаа хоёр гэмт хэрэгтний талаар ярьж өгье. За нэг нь тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь гэсэндээ хамт цовдлогдсон үхэж байгаа юм баггүй. Үхэж байгаа юм ерөөсөө цовдлогдсон. Нэг нь түүнийг доромжилж та чинь Христ биш билүү? Өөрийгөө бас биднийг авраач гэв. Тэр доромжилж байгаа. Доош нэгээд тэгээд тэгснийхаа дараа биднийг авраач гэж хэлж байгаа. Яг үнээр өөрийгөө авруулах гэж байгаа биш, тэр хүнийг доош нь гэж байгаа. Харин нөгөө нь түүнийг зэмлээд чи адилхан ялд унсан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдэлсэн хэргийнхаа төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм хийдэггүй шүү дээ гэд Есүсийг яасан бэ? Өмөрч байгаа. Тэгээд тэр Есүсээ та өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэв. Тэр хүн Бурхны хаанчлалд байгааг нь итгэж байгаа байхгүй. Тэгтэл Есүс түнд үннээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт явааж байх болно гэж хэлж байна. Энэ хүн баг хамгийн түрүүнд аврагдаад Есүстэй хамт яг тухайн үед цаг мөч тамны түрүүнд явсан байх л та. Тэгэхээр энд нэг нь доромжилж байгаа, доош нь хийж байгаа. Доор байгаа тэр ховжийг дээш нь дүрлгээд ярьж байгаа. Улам хүмүүс доромжлохоор дахиад гутаа доош нь хийж байгаа. Харин нөгөөх нь тэрийг зогсоож байгаа чи болооч гэж хэлж байгаа. Харин энд Есүс юу гэж хэлж байгаа юм бэхээр уучлаач ээ. Эдгээр юу хийж байгаа мэдэхгүй штэ аваа гэж хэлж байгаа. Тэгэхээр би та бүхэнд өөр ишлэгийг уншиж өгье л дөө. Учир нь та нар яаж шүүн түнчлэн шүүгдэнэ? Та нар хэмжүүрийн жишээг өөрсдийг чинь хэмжинэ. Хэрв тэгээд цаашаа өөр ишлэл Матай 7:2 тэгээд 11-аас 12-ыг уншиж өгье. Хэрв та нар бузар атлаа хүмүүсдээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол Тэнгэр дэх эцэгтэй нь өөрөөс чинь гуйдаг хүмүүст илүү сайхныг өгөх нь дамжиггүй бисүү? Тиймээс та нар хүмүүсийг өөртөө хэрхэн хандаасаа гэж хүснээр л өөртөө тийхүү тэдэнд ханд. Энэ бол хууль болоод иш үзүүлэгчд мөн гэж. Юу гэсэн утгатай үг юм бэ гэхээр яаж чүн тэргээр шүүхтэн. Тэгэхээр хүнд яаж хандаасаа гэсэн тэргээр чинь чамд өгнөө гэж хэлж байгаа. Өөртөө хэрхэн хандаасаа. Тэр өөртөө хүмүүсийг ховж яриасаа гэж үсэх үү? Үгүй муулалаасаа гэж үсэх үү? Тэгэхээр би энд нэг хүмүүс гэм нүгэлхээр л одоо хүнтэй явуулсан хүн алсан ч гэх юм уу хэлхэн гэм төрхөд гэж боддог л доо. Гэтэл ямар зүйл ангигүй мөртлөө хамгийн заван гэм тэргүүдийн нэг болохоор ерөөсөө ам хэлний гэм тэрг байна. Амбаа үхэл нь хил дээрний хүчинд байдаг. Түүн дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг. Сургаал дуг 18:21. Тэгэхээр амаараа ховж ярих юм уу уурлаж хархах үед юу болд юм бэ гэхээр яг лууны амнаас гал гарч байгаа юм шиг өрөг төмөрдөж байгааг би харж ирсэн. Би тэгээ болооч гэж нэг удаа орилсон. Тэр аливаа ховж юу аливаа уур уцаар амаараа ингээд хүмүүсийг домжил доош нь их нь яг төмөрдөж идэг. Тухайн хүний сүнсийг болон биеийг мохтой шатааж идэг. Тийм болохоор аль бол ховж юу ярихгүй байхan дээр ховж юу санхүү мөнгөтэй маш холбоотой. Таны ерөөлийг хаадаг зүйл бол ховж юу мөнөөсөө мөн. Ховж юу ярьдаг ялангуяа пастор хүндэгдэхгүй эсвэл би нэг тэгснэрээ доош нь хийдэг ч юм уу тийм газруудад ерөнхийдөө санхүү мөнгөний асуудалтай байдаг. Ховж юутай газар санхүү мөнгөний асуудалтай байдаг. Тийм учраас ерөөлт чинь садаа болоод байгаа юмдыг одоо хаахын тулд та өөрөө ихлээд ховж юу ярихгүй багс гэлнэ. Цагийн тэр гэмт хэрэгтэн шиг. Чи ингэж ярихаа болооч гэж яасан байна. Шууд тэр хүнийг зогсоосон байгаа байхгүй. Зэмлж байгаа байхгүй. Харин нөгөө түүнийгээ зэмлээ. Чи адилхан гим нүгэлтэй штэ. Тэрээрний хараг гахын гэж юу авах вэ болио. Есүсээ та намайг бодорой хандлтаа гэж хэлж байгаа байхгүй. Намайг санаарай гэж хэлж байгаа. Тэр бид аль гим үлдсэн. Тэр үнэхээр эзэнд хүрэхэд дутж байгаа бүгдээр аль нь.
Харин Есүс Христийн ачаар нэгүслийн ачаар бид аврагдсан гэдгээр өсөө мартаж болохгүй. Тийм учраас шүүж байгаа хүмүүс чи том нүгэлтэй би жижиг нүгэлтэй гэдэг юм уу? Би чамаас цагаан чи хар байна гэдэг нь бол өөрөө угаасаа зохимжгүй зүйл. Дийсэн дээр угаасаа нүгэлтэй нүгэлгүүл гэж байна уу гэхээс том нүг жижиг үү гэж ерөөсөө байхгүй. Зэрэг талах юм бол Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр их нүгэлтэй хүмүүс аврагдах үедээ их өртөө хүмүүс аврагдах үедээ харин ч биднэрт улам хайрлаж баярладаг гэж хэлсэн. Илүү бурхантай ойрхон байж үнэхээр хүлийг үнсэж байдгаараа яадаг үлээ. Нулимсаараа хүлийг арчдаг байна. Тийм учраас ховжийг нэгдүгээрт нь яаж болохгүй, хоёрдугаарт нь ам хийл гэдэг бол үнэхээр түүмэр шиг байгаа. Тийм учраас ам хийлээ захирч сурна гэдэг бол маш чухал зүйл. Тэгээ зүрхээ цэвэрлэнэ гэсэн. Тэгээ танд амжилт хүсье. Хамгийн гол нь эзэнтэй ойрхон байх тун аяндаа зүрхчин хараар бэлхэх үед ам хил чинь дандаа ерөөл гаргадаг болно.